Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулга гаргасан. За тэрээр Ираны талд хандан орон улсын хоолойг 48 цагийн дотор дахин нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг устгана гэсэн мэдээллийг хэлсэн байна. За үүний хариуд хариу болгож Ираны зүгээс хэрэв Ираны эрчим хүчний дэд бүтцийг байгаа болгох юм бол Иранаас Америкийн нэгдсэн улс болон Израилийн эрчим хүчний дэд бүтцэд хариу цохилт өгнө гэж мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдээлэл хариу болгон Нүбийн олон улсын далайн байгуулагдах Ираны төлөөлөгч Али Мусави хэлэхдээ Ираны дайснаас бусдад нь усан зам нээлттэй хിവэр байгаа Тегерантай аюулгүй байдлын зохицуултыг хийснээр энэ усан замаар нэвтрэх боломжтой хിവэр байгаа гэсэн ийм мэдээллийг хийсэн. За Трампын зүгээс хамгийн сүүлд пост оруулсан байна. За энэ пост нь бол тэрхүү одоо 48 цаг гэсэн хугацааг дурдсан пост болж байгаа. За тэрээр бол ингэж хэлж байгаа нь тус бус нутагт олон цэрэг байлдааны хөлөө онгоц байршуулсан байгаа ч гэсэн уг бус нутагт цэргийн ажиллагаагаа бууруулж магадгүй гэсэн ийм зүйлүүд яригдж байгаа. За өөрөөр хэлбэл цэргийнхаа одоо цар хүрээг хумих бодолтой гэдгээ хэлснээс хойш энэ хүнийг өдрийн дараа тухайн мэдээллийг хэлж байгаа юм. Дэлхийн газрын тос цэвэрлэх чухал коридор болох Ормын хоолоогоор дамжин өнгөрч байгаа арилжааны хөлөг онгоцуудын эсрэг халдлагыг Ираны зүгээс үзүүлж байгаа. Цаашдаж халдгаар занал хийж байгаагаас болоод баг бүх танкерууд энэхүү хоолоогоор дамжин өнгөрөхөөс зайлсхийсэн байдалтай байгаад байна. За харин Персийн болон Омоны болонгийн хооронд орших энэхүү хоолойнд дэлхийн газрын тосны худалдааны 20 орчим хувийг тээвэрлэх гарцуулдаг учраас дэлхийн эдийн засаг чухал нөлөөтэй. За энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа 4 дахь 7 хоногт орж байгаа. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Ираны эсрэг дайн одоогоор намжих шинжгүй байгаа нь бол харагдаж байгаа юм. За Бям гаргийн орой Иран Негевийн цөмийн судалгааны төвийн ойролцоо орших Израилийн өмнөд хэсгийн Димона болон Арад хотод цохилт өгсөн. Арад хотын цохилтын тухай мэдээ тарахаас өмнө Ираны парламентын дарга Мохаммед Багир Галиб хэрв Израилийн дэглэм Димона бусад пуужингуудыг амжиж устгаж чадахгүй бол үйл ажиллагааны хувьд дайн тулдаан шинэ үе шатанд орж байгаагийн шинж тэмдэг болно гэж X30-нд бичжээ. Израилийг цөмийн засагтэй гэж үздэг ч гэсэн цөмийн засагтэй гэдгээ баталгаажуулсан эсвэл үгүйсгэсэн мэдээллийг гаргадаггүй. Нүбийн цөмийн хяналтын байгууллага зүгээс цацраг идэвхт байс алдагдсан шинэ тэмдэг илрээгүй гэж мэдээлсэн ч гэсэн цөмийн осол эрсдэл бий болох магадaltaй учраас үүнээс зайлсхийн тулд цэргийн үйл ажиллагаагаа хязгаарлахыг талуудад уриалсан байна. За Тегеран уг халдлагыг хийх явдлаа мэдэгдэхдээ Ираны Натанз дахь цөмийн байгууламжинд өмнө нь цохилт өгсөнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авч энэхүү Израилийн цөмийн байгууламж руу цохилт өгсөн байна. За Иран улс Бям гаргийн өглөө Америкийн нэгдсэн улс болон Израилийн дайралтанд Натанзын цөмийн байгууламжийн зохицолбор захин онлогдсон гэж хагас албан ёсны агентлаг болох Тансим агентлагаас мэдэгдсэн байна. Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын зүгээс Натанзын Шахед Ахмад Рошан байгууламжинд цохилт өгсөн нь Америк болон Израилийн гэмт халдлагын нэг хэсэг гэж хэлсэн байна. За энэхүү цөмийн байгууламж нь өмнө нь өнгөрсөн 6 дугаар сард Ирантай үүссэн мөргөлдөөний үед Фордо, Испаханы хажууд хамт болвол Америкийн цохилтонд өртсөн 3 байгууламжийн нэг юм байна. За энэхүү одоо бүс нутагт цөмийн байгууламж руу харилцсан одоо цохилт өгж байгаатай холбогдуулан Оросын холбооны улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ Ираны ураны байгууламж руу халтсан явдал нь олон улсын эрх зүйг зөрчсөн хэрэг гэж үзээд ойрох дорндод томоохон сүрэл учруулах эрсдэлтэй гэдгийг Бям гарагт мэдэгдсэн байна. За энэ бол олон улсын эрх зүй Нүб болон олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дүрм түнчлэн Нүбийн аюулгүй зөвлөл агентлагийн ерөнхий баг хурлын холбогдох тогтоолуудыг бүлүүлгээр зөрчиж байгаа хэрэг Нүб болон олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдлага олон улсын нийгэмлэгийг эдгээр хариуцлагагүй үйлдэлийг бодитоогоор үнэлгээ өгөх хэрэгтэй гэсэн уриалгыг гаргасан байна. За энэ одоо үйл явдалтай холбогдуулан дайн байлдааны үйл ажиллагаа намжих шинжгүй байдал нь бол ажиглагдаж байгаа юм. За үүнээс болоод дэлхийн зах зээл дээр газрын тосны үн нэмэгдэж байгаа. За энэ нь бол мэдээж хэрэг бусад орнуудын эдийн засагт шууд байдлаар нөлөөлж байгаа юм. За Монгол улсын хувьд газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийхэн 100% импортоор авдаг. За зөвхөн А92-ын тодорхой хэсэг нь үнийн богино хугацаанд тогтворжуулах гэрээтэй байдаг. За бусад нь бол гэрээгүй байдаг. За энэ нь бол түлш шатхууны хувьд томоохон нөлөөлөл авчирхаар байгаа нь харагдаж байгаа юм. Цаашдаа ч гэсэн шатхуун одоо газрын тосны үн нэмэгдсээр байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлөх нь гарцаагүй юм. За ялангуяа
ялангуяа түлш дизель түлштэй холбоотой асуудал бол эдийн засагт гол нөлөөллийг авчирна. За уран дулаан ирж байгаа учраас хөдөө аж ахуй, барилга болон бусад одоо дид бүтцийн салбаруудын үйл ажиллагаа идэвхжин. За үүнд бол яхаа аргагүй шатгуун түлш бол шаардлагатай болно. Гэвч бол дэлхийн зах зээл дээр ийхүү одоо Иранд үүсэж байгаа нөхцөл байдал, за Ормозын хоолой хаагдсантай холбоотойгоор түлш шатгууны үн нэмэгдэж байгаа юм. За манай улсын хувьд газрын тосны үн 10% өсгөд хэрэглээний үнийн индекс 7 сарын дараа тэг 138% өсөх бол бодит дотоодын нийт бүтээгдэхүүн тэг 141% буурах. За харин төгрөгийн ам доллартай харьцах ханш 10 сарын дараа тэг 10.8% сулардаг гэсэн ийм судалгааг судлаачид эдийн засагчдын зүгээс хийсэн байна. За ханш суларч хэрэглээний үнийн өсөлтийг хязгаарлах үүднээс мөнгөний бодлого чангарч бодлогын хүү 7 сарын дараа тэг 100.13% өсөх хариу үйлдэл үзүүлж байгаа гэж мэдгдсэн. За Монгол банкны зүгээс өнгөрсөн 7 хоногт мөн бодлогын хүүг хിവэр үлдээх ийм шийдвэр гаргасан. За энд бол геополитикийн үүсгэж байгаа нөхцөл байдал нөлөөсөн гэдгийг шалтгаандаа дурдж байгаа. За цаашдаа ч гэсэн энэ байдал өссөөр байгаа тохиолдолд манай улсад одоо нөхцөл байдал нь нөлөөлөх ийм боломжтой гэж харж байна. За хэрэг Брентийн газрын тосны үн 100 ам долларын орчимд харьцангуй удаан хугацаанд хадгалагдах тохиолдолд түүний үн 2 дугаар сарын 26-ны түвшнөөс 40% өсгөд хүрнэ. Энэ тохиолдолд 26 оны 9-өөс 10 дугаар сард суурь түвшин хэрэглээний хувьд бол 1.5% илүү түвшинд хүрэх, бодит дотоодын бүтээгдэхүүн 1.7% бага гарах. За харин 2026 оны төгсгөлд төгрөгийн ам доллартай ханш 3.2%-аар нэмж сулрахаар байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За цаашдаа ч гэсэн дайн байлдааны үйл ажиллагаа хурдан одоо төгсөхгүй байх тохиолдолд энэ нь дэлхийн улс орнуудын эдийн засагт шууд нөлөөлөл авчрах магадaltaй гэдэг нь харагдаж байгаамаа.